Төвийн бүсийн түншлэл 2019 үзэсгэлэн худалдааг аймгийн засаг даргын тамгын газар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн дархан дахь салбартай хамтран 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. За энэхүү үзэсгэлэн худалдааны манд зорилго бол аймгийнхаа үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн ажил үйлчилгээ бараа бүтээгдэхүүнийг бүсийн хэмжээндээ сурталчлах, олон нийтэд таниулах, за бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн түншлэлийг хөгжүүлэх, улмаар олон нийтэд таниулж гадаад зах зээлд гаргах ийм зорилготой үзэсгэлэн худалдаа байдаг. За энэ үзэсгэлэн худалдаа маань 2019 оны 9-р сарын 27-оос 29-ний өдрүүдэд аймгийн залуучууд театрын танхим гадаад талбай дээр зохион байгуулагдана. За манай үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид жилээс жилд өргөжж байна. Оролцогчид маань ч гэсэн нэмэгдэж байна. За энэ жилийн хувьд бол манай аймагт үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн зүүн олон улсын байгууллагын дархан дахь төслийн баг манай үндсэн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана. За зохион байгуулагчдыг дэмжих, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн ажил үйлчилгээг дэмжих зорилгоор ивент тэтгэгчээр Газар Капитал Партнерс банк ус санхүүгийн байгууллага, за Босс Сав ХХК хамтран ажиллаж байна. За энэ үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж байгаа энэ байгууллагуудаа энэ мөчийг ашиглаад за баярлалаа илэрхийлье. Цаашид бас манай бизнесүүд энэ үйл ажиллагааг дэмжиж өргөнөөр оролцоно гэж найдаж байна. За дарханчуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Тархуул аймаг дахь салбар танхим Тархуул аймаг засаг даргын тамгын газар хамтран түншлэн төрийн байгууллагууд, бус төвийн хөгжлийн байгууллагууд хамтраад төвийн бүсийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах байна. За төвийн бүсийн үзэсгэлэн худалдаанд болохоор төвийн бүсийн аймагуудаас гадна Завхан, Архангай, Хүсгэл аймагуудаас үйлдвэрлэгч нар ирж оролцдог байгаа. За үзэсгэлэн худалдаа маань болохоор дотор гадна гэсэн хоёр хэсэгт үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Дотор талд нь болохоор аж үйлдвэр хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалагдана. Гадны хэсэгт болохоор намрын ногоо өдрөө төмс хүнсний ногоо сүү цагаантай худалдаалагдана. За үзэсгэлэн худалдаа болохоор 27-оос 29-ний өдрүүдэд залуучууд театрт зохион байгуулагдана. За үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа байгууллагуудад бас анхааруулах зүйл гэх юм бол ер нь үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа газрууд болохоор бүгд жигд хувц сонортой. Тэгээд хаяг шошго тодорхой бүтээгдэхүүнтэй ерөөдөө зарж борлуулах шаардлагатай байгаа. За дээр нь одоогоор болохоор ерөөдөө бүртгэл бол дуусаагүй байгаа. Тийм болохоор үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой аж ахуйн нэгж иргэн байх юм бол худалдаа аж үйлдвэрийн танхимтай холбогдоод оролцох боломжтой байгаамаа. За ингээд үзэсгэлэн худалдаанд дарханчуудыгаа урьж байна. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх, за мөн бүтээгдэхүүн ажил үйлчлэгийн чанар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хэрэглэгчдийг чанартай аюулгүй үзүүлэлтийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах зорилгоор Дархуул аймгийн брэнд шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг энэ үзэсгэлэн худалдааны үеэр зохион байгуулах гэж байна. За энэ Дархуул аймгийн брэнд шилдэг бүтээгдэхүүн шалгаруулалт маань одоо 11 оноос эхлээд 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. За энд болоод ирэхээр Дархуул аймгийн брэнд бүтээгдэхүүн 1, Дархуул аймгийн аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнийг, Дархуул аймгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн 1 гэсэн ийм одоо шалгаруулалт явагдана. За ер нь энд шилдэг брэнд бүтээгдэхүүн дээр шалгарахад ямар шаардлага тавигдах юм бэ гэдэг талаар та бүхэнд бас товчхон танилцуулъя. За энд болоод ирэхээр стандартын болон эрүүл ахуйн аюулгүй зүйлс шаардлагуудыг хангасан байх шаардлага тавигдана. За мөн орон нутгийн онцлог, үйлдвэрлэл технологийн давуу талыг ашигласан, за ингээ олонний хүртээл болсон нийтэд танигдсан байдал, за мөн хэрэглэгчдээс одоо авж байгаа үнэлгээний байдлын шалгаруулалтанд нөлөөлнө. За мөн энэ аж ахуйн нэгжин дотоодын хяналтын лабораторитой байх юм шаардлага тавигдана. За мөн одоо ашиглаж байгаа түүхийд нь одоо байгалийн цэвэр гаралтай түүхийд байх. За мөн байгаль орчиндөө ээлтэй үр ашигтай үйлдвэрлэлийн арга технологиг ашигладаг байх гэсэн шаардлага тавигдана. За мөн шошгын стандартыг одоо мөрддөг байх. Мөн одоо бүтээгдэхүүний сав баглаа боодлын одоо чанар шаардлагыг бас бид хангасан байх юм одоо шаардлага тавьж байгаа. За мөн одоо агаарын бохирдлыг бууруулсан, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлсэн ийм одоо арга замуудыг
одоо бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэл дээр одоо хангасан байх юм шаардлагуудыг тавьж одоо энэ шаардлагуудыг хангасан бүтээгдэхүүн мэн Дархан уулын аймгийн бэрийн чиглэлтэй бүтээгдэхүүний номинацид одоо өөрийнхөө нэрийг дэвшүүлж өрсөлдөх юм бололцоог олгож байна. Тэн зөөн олон улсын байгууллага Дархан уулын аймагт хүүхдийн төлөөх орон нутгийн төсөл маань бол 18 оны 10 сараас бол хэрэгжихлээ удааг байгаа. Дэлхийн зүүн байгууллага бол хүүхд хамгаалал, өрхийн эдийн засгийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа болж байгаа. За төвийн бүсийн түншлэл 2019 арга хэмжээ нь бол манай байгууллагын зүгээс бол хамтан зохион байгуулагчийн зүгээс оролцож байгаа. Яагаад тэгэхээр Дархан уулын аймгийн хүүхдүүдийг одоо тийм хөгжил хамгааллыг сайжруулахын тулд мэдээж тухайн өрхийн эдийн засгийн даван туулах чадварыг сайжруулах юм шаардлага байж байгаа. Тэгэхээр төгсөлтийн аргачлал буюу өрхийн эдийн засгийн даван туулах чадварыг сайжруулах одоо энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа өрхүүдийн одоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг нөөцлөл бодолтонд оролцуулах юм чиглэлээр бол хамтран ажиллаж байгаа. Тэгээд Дархан уулын аймгийн хэмжээнд бид энэ жилийн хугацаанд бол 60 өрхийг эдийн засгийн сайжруулах хөтөлбөртэй хамруулад өрхийн үйлдвэрлэгч болохоор одоо үе шаттай сургалтууд болон бусад арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа. За төвийн бүсийн түншлэгдэх утгаараа бид нар бас сэлэнг зүй араа хөсгөл салбаруудаас бас яг энэ өрхийн эдийн засгийн даван туулах чадварыг сайжруулах төслөөс хамрагдж байгаа хөтөлбөрт хамрагдж байгаа энэ бараа бүтээгдэхүүнүүд бол хүрэлцэн ирж орохоор ингээ бэлтгэл ажилд орж байгаа. Тэгээд энэ одоо бүх төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг бид нар бас бэлэн хувцс, за цагаан эдээ, төмс үнсийн ногоо, тий махан бүтээгдэхүүн гэдэг маш олон төрлөөр бас оролцож байгаа. Тэгээд үүний хувьд бол бид нар бас сая бас хэлдэг шиг тий бас язгаарыг бол тавихгүй байгаа. Тэгтээ үүнийг өөрөгдлийг гэдэг зүйл бол байхгүй болох талаар ингэж оролцож байгаа. Манайх сахин хувцсны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо орон нутаг болон олон улсын үзэсгэлэн худалдаагаар бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Дархан сэлэнгийнхаа ард иргэдэд бол энд байнгын суурин дэлгүүрээр үйлчилдэг компани. Манайх сүүлийн 5 жил олон улс буюу бүгд найрамдах хятад ард улсад одоо бараа бүтээгдэхүүнийхаа үйлдвэрлэлийнхаа одоо 80% борлуулж байна. Дан сахин хувцаар хамгийн сүүлд гэхэд Хөх хотын олон улсын үзэсгэлэнд оролцож ирээд байж байна. Төвийн бүсийн энэ үзэсгэлэн худалдаанд манайх байнгын оролцдог. Энэ удаад ивент тэтгэгчээр оролцож байгаа. Тэгээд өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг одоо сурталчлах чиглэлээр багахан зөвхөн хүний үзүүлбэртэй одоо сахин хувцаараа тийм загварын үзүүлбэр үзүүлэх гэж төлөвлөж байгаа. Тэгээд энэ үзэсгэлэнд анх удаага ивент тэтгэгчээр оролцож байна. Түүнээс бол оролцохын хувьд бол тогтмолд оролцдог компани. Манай газар капитал партнерс банк ус санхүүгийн байгууллага энэхүү арга хэмжээг ерөнхий ивент тэтгэгчээр оролцож байгаа. За манай банк ус санхүүгийн байгууллага нь 2004 оноос анх үүсгэн байгуулагдаад одоогоор Дархан уулын аймагтаа салбартай Улаанбаатар хотод 6 дүүрэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллагын гол онцлог нь гарааны бизнес эрхлэгчдийг дэмждэг байгаа. Нийт гарааны бизнес эрхлэгч иргэд аж ахуйн нэгжүүдтэй хамгийн боломжит бага хүний төвшнгөөр хугацааны уян хатны нөхцөлтөөр зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олгодог байгаа. Мөн санхүүгийн зөвлөхийн үйлчилгээг үзүүлдэг. Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, худалдааны түншлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд хэрэглэгч тэдгэрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх зорилгоор Төвийн бүсийн түншлэл 2019 үзэсгэлэн худалдааг 20 дахь жилдээ 2019 оны 9-р сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Дархан уулын аймгийн залуучууд театрт зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар, Төв, Хөвсгөл, Булган, Сэлэнг, Завхан, Арханга, Дархан уулын аймгуудын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар оролцож ард иргэдэд нэг доороос худалдан авах боломжийг олгодог. Төвийн бүсийн түншлэл 2019 үзэсгэлэн худалдааны үеэр Дархан уулын аймгийн брэнд шилдэг бүтээгдэхүүн шалгаруулалт, намрын ногоон өдрүүд, төмс хүнс, сүү цагаан эдийн худалдаа, Монгол улсад үйлдвэрлэсэн болон импортын бараа бүтээгдэхүүний худалдаа, зохион байгуулагч байгууллагуудын төрөл бүрийн урамшуулалт, арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Ерөнхий зохион байгуулагч Монголын үндэсний худалдаа ажилтны танхимын Дархан уулын аймаг дахь салбар танхим, Дархан уулын аймгийн засаг даргын тамгын газар, хамтран зохион байгуулагч Дархан сумын засаг даргын тамгын газар, хүнс хөдөө аж ахуйн газар, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, байгаль орчин аял жуулчлалын газар, стандарт хэмжил зүйн хэлтэс, залуучууд театр, Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага, Төвийн бүсийн түншлэл 2019-ийн ерөнхий ивент тэтгэгч Газар Капитал Партнерс банк бус санхүүгийн байгууллага, ивент тэтгэгч Boss компани, Төвийн бүсийн түншлэл 2019